та PowerPoint дээр ажиллаж байгаа үед бол бид нэр тийм одоо текстийн үсгийн хэмжээгөө өөрчлөх одоо шаардлага гардаг тийм ээ. Заримдаа нөгөө одоо яадаг өгүүлбэрийн хамгийн одоо эхнийх нь үгний үсэг томоор бичих болвол арилгаад л бичиж тахгүй шууд одоо home tab руугаа орвол энийг том A жижиг A гэсэн юм тэмдэглэлтэй гэсэн бас тийшээ орвол шууд synthesis case гэдгийг сонгочих юм бол яг өгүүлбэрийн бүтц шиг тийм ээ өгүүлбэр томоор эхэлдэг гээд шууд автоматар эхний үсгийг томоор болгочтой. За бүх үсгүүдийн одоо жижигээр бичих гэх юм бол магадгүй одоо томоор бичсэн байж болно шүү дээ бүх үсгэн. Тэгээд бүгдийн жижигэн болгоё гэх юм бол lower case гэдэг нь сонгочих нь. За тэгээд бүх үсгээ томоор бичих юм бол upper case гэдгийг яг тарчна. За тэгээд одоо нийтдээ 3 үг байлаа гэхэд үг болгоных нь одоо эхний үсгийн дандаа томоор бичнэ гэх юм бол capitalizing each word гэдгийг сонгочих нь шүү дээ. Word гэдгийг. За тэгээд нөгөө нэг үсэг дунд нь болохоор зарим үсгийн томоор зарим үсгийн жижигээр бичнэ гэвэл тав case гэдгийг сонгох нь. За одоо бүгд энийг хийж үзье. За одоо бүгдээ эднэрийг туршиж үзье. За энэ текстэн дээр бичиж. За тэгэхээр энийг тэмдэглэж чинь тийм ээ. За тэгээ home tab-ны энэ A том A жижиг A гэсэн энэ батан дээр энэ жижигхэн сум дээр дар. За инхээр энэ сонголтууд мань гарч ирж байна тийм ээ. За одоо бүх үсгүүдийн жижигээр гэх юм бол энэ lower case, бүх үсгүүдийг томоор гэх юм бол энэ upper case. За үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ гэх юм бол энэ. За ийм өөрчлөлт тахын. За заримдаа бид нар одоо ингэж бичээд нэг өгүүлбэрийн заримдаа бүх ингээд томоор бичсэн юу вэ? Яг өгүүлбэрийн бүтцтэй болгоё гэх юм бол энэ ахна тийм ээ. Хамгийн ихний үсгэн томоор үсгийн хэмжээг ингэж өөрчлөх бол амраах нэ тийм ээ.